Нээхэн томчуудтай ялцгэр дургу. Би том хүн гэсэн шиг нэг юм Асуудал хаяада гарна. Дургүй юмд нь явуулах гэж жоохон хүчлээд тэрнээсээ болж бас тийм асуудал үүсчихсэн. өөрийнхөө баймаар. Эсвэл би альсвал буруу яг хүүтэйгээ харьцаад байгаа юм болов гэж айгүй өөрийгөө буруутгадаг. Битээр ч гэсэн залуу хүмүүс учраас нэрэл анх удаа амьдарч байна гэдэг шиг. Адилхан нэг хүүхдэр үж өсч юм бэл. Тэгээд өдөө болтол ингээд өдөө зэрэгт өсгөж хүмүүжсэн. Баярлалаа л гэж хэлээ. Жигтэй бас ер нь бол дэлгэрэнгүй ярьдгүй юм биш үү? Тийм шүү дээ. Зэд янзлаг юм. Тавч бүгэ тодорхой. Тотоосон зүйл. Хүн болго хэлдэг шүү дээ. Гэр бүлийн боловсролыг сайн олгоё. Гэртээ хүүхдүүдээ заал эрэгтэй гэхгүй эмэгтэй гэхгүй хүүсээр нь ялахгүйгээр хин нэг хайрлаж сурья, хүндэтгэж сурья. Нэг одоо тэ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөж гэдэг юм. Ийм байдлаар гэр бүлийн боловсролыг ер нь гэртээ л эзэмшүүлэх хэрэгтэй юм шиг байна. Хэдий гэр бүлээрээ байдаг ч гэсэн ерөнхийдөө бол тэр алган хүүхдүүдтэйгээ ойр орчим тавлаад хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөгөө дэж чаддаггүй. Гэр бүлдээ бол ер нь цагийг бол их хүчлэг гаргахыг хичээдэг. Цаг зав гарах боломж олцоо том бага л байдаг л да. За би ч уурхад ажилладаг. Гэхдээ хүүтэйгээ аль болох ярилцах цаг зав гаргахыг боддог. Хамт алхам, шатар тоглодог. Өмсөх хувцсыг чинь хоол ундыг чинь одоо барьж байгаа хувцсыг чинь ингээд илүү нөгөө эдэн материалын зүйлд анхаарал хандуулад яг одоо оюун ухаанд нь дурсамжинд нь тийм дурсамж үлдээж чадахгүй байгаа. Эцэг эхчүүдтэй уриалахад бол одоо хүүхдээ хаана юу хийж явж байгааг та бүхэн минь одоо бас ингээд сонсож мэдээрээ ингээд хяналт тавиараа хүүхдтэйгээ бас маш сайн ярилцдаг байгаарай. Дээр штэ. Тийм болсон гэл. Ер нь нээлттэй штэ. Манай гэр бүлийнхээр ер нь Ойлгоо явчихдаг. Өнгөрөөх юм өнгөрөөгөөд Надад бол ярьдаг. Ээжээ би ингэх гээд байна. Ээжээ би юм авмаар байна. Альсвал ээжээ би тэгчлээ гэд ингээд ер нь бол байнга л хэлдэг гэж боддог шүү дээ. Заримдаа би аав ээжтэй нь хилдвүү хийж байгаа зүйлээ 70-75%. Тэрийг ер нь хүн болгонд яриад л байдаг юм л та. Тийм, ер нь бүгдийг ярьдаг. Тэгэл өдөр юу болсон тухайгаа бүгдийг хэлээл хайр дурлалынхаа бүх юмыг ер нь ярьдаг. Тэр манай өвч чинь хаана яваа, юу хийж байгаа нууж чана гэж байна. Тэгэж сайн байхыг хичээнэ. Гэхдээ ойлголцохгүй зүйл байна. Бухимд нь тэгээд аль болох ойлголцохыг сонсохыг төвчээртэй сонсохыг илүүд эрхэмлдэг. Том охтуудтайгаа яг л чөлөөтэй ярьдаг шиг л энэ баг охиндоо ер нь илэн далангуу ээжтэйгээ ярьж, нууцаач хэлж гэж зөвлөдөг. дээрээ орно нэг нууцсан төргээд байгаад байдаг. Найзууд шиг илүү харилцаатай байдаг орондоо. Охин маань яг эд өсвөр насн дээр явж байгаа аль болох нээлттэй харилцаад юм битээ нуугасаа л гэж хүсдэг. Тийм болохоор чөлөөтэй ярилцаж байгаа үед нь буруутахгүйгээр сонсохыг хичээдэг. Одоо би ингээ эргээ бодоход хоёр товтой нь бол адилхан нэг хүүхдэр үж өсч юм бэл. Адилхан том болсон гэж тий. Хоёр багыгаа бол их анзаарч. Энэ хоёртой бол арай илүү нээлттэй, арай илүү анхаарал тавьж сонсож чаддаг болсон юм байна даа л гэж бодож байгаа. Одоо эргээд өгнө гэдэг. Би бол мэддэг гэж боддог гэсэн. Одоо яг ингээд сууж байхдаа үгүй л юм шиг байна. Яг ингээд нөгөө асуулт ирээ хариулахаар сандгүй юм байна. Нэр хамгийн сүлд хизээ гэр бүлэрээ тухтай баярлаж хөөрсөн юм бол хизээ юм бол гэдэг байдал бас яг энэ хүчтэй орж ирд юм байна. Хамгийн сайхан үг гэвэл хайртай шүү гэдэг үг. Ээж нь харахынтай зээсэн юм болоо. Бас өмнөх 7 хоногт хэлсэн юм биш үү? сая анхны яриа тэмдэглэхэд нь Нэг хэлээд байдаг марцчихжээс. Ер нь хэлдэггүй хаа. Өчигдөр хаа. Охин ерөөсө хэлдэггүй гуугаад ч хэлдэг. Утцсан биш түр. Тэрийг санахгүй байна. Ойрд хэлээгүй. Харсан өдрөлт хайрцагчилсан. Миний охин мундаг шүү, хамгийн шилдэг шүү, хайртай шүү гэж хэлсэн. Хэлээгүй амар утсан байхаа. Хэлж чаддгүй зүрээс яг нөхцөл нь бүрдээд байгаа юм яг хэлэхээр нэг сонирн гэдэг юм байгаад байдаг. Гэр бүлийнхээ хүмүүст бол хэлэх дуртай. Ер нь бол
тогтмол хэлдэг гэж би өөрийгөө олж болж байна. Орой болгон унтахад нь хайртай шүү гэд хэлээд үнсдэг. Өнөөдөр мөрц өглөө надруу хайртай шүү гэж чадчихсан. Ер нь тэгэхээр их жоохон ховор идэг өсвөрнээс нөхөд. За би 3 хоногийн өмнө төрсөн өдрөөр нь хэлсэн. Хайртай шүү гэдгээр ер нь 3 хүүхэдтэй ядаад үн цэнтэй шүү гэдгийг илэрхийлэгээ нэлээд зорьдог. Хайртай шүү гэд нэг хэлээд байдгүй. Тэгээд хайртай шүү гэж хэлмээр.